Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. За сайн байцгаана уу. Одоо Premiere-ийн видео хичээлийг сонгож суралцж байгаа танд амжилт хүсье. За энэ хичээлээр та юу сурч болох вэ гэхээр одоо Premiere маань дэлхийд номер 1 видео монтаж, видео эвлүүлгийн бүрэн програм юм аа. За энэ хичээлийг сонгож авснаар та юу сурах вэ гэхээр хамгийн хурдтайгаар монтаж хийх, монтажны маш нарийн хэрэгтэй төлөвлөд, товчнууд, хамгийн хэрэгтэй хурдтай монтаж хийх боломжийг бүрдүүлсэн бүх төлөвүүдийг суралцсан. За өнгө гэсэн сэдвээс бол та бүхэн өнгө засах, дурын видеоны өнгөийг засах, хүний нүүрний арсны өнгөийг тохируулах, хоёр өөр камераас авсан дүрсний өнгөийг нэг болгож тохируулах гэх мэтлэн өнгөтэй холбоотой бүх хичээлийг үзнэ. Transition шилжилтийн хэсэгт та бүхэн Adobe Premiere-ийн Transition шилжилтийг үзнэ. Альпа сувгтай видеоор Transition шилжилтийг мөн Blend модоор хийсэн гэрлэн шилжилтийг хийж үзнэ. За мөн манай видео хичээлэр дүрсний жижигэг арилгах талаар, мөн маск хийх талаар, лого нүүр гэх мэт зүйлийг одоо нууж blur effect хийх, pip буюу зурган дээрх зураг гэсэн сэдвээр үзэх, мөн видеог хурцгах, удаасгах гэсэн сэдвийг үзнэ. Мөн график хэсэгт текст үүсгэх, текстийг хөдөлгөх, объект оруулж ирэх, объектыг хөдөлгөх гэх сэдвийг үзэхээс гадна lower tip титр үүсгэж, титрийн хөдөлгөөнд оруулна. Мөн дараагийн хэсэгт нь мультикам буюу олон камерын дүрсээр монтажлах хамгийн амархан төлөвийг суралцахаас гадна дуутай ажиллах үндсэн сэдэв байгаа. За дуутай ажиллах хэсэгт маань дууг цэвэрлэх, ducking буюу дуу хойлох сэдвийг үзэхээс гадна чимээ шуугаараа цэвэрлэх үндсэн хайрлуудыг бүгдийг нь үзнэ. Дууны баруун зүүн замтай танилцахаас гадна дууг уртсгах, дууг хооронд нь хойлох гэх мэт сэдвүүдийг бүгдийг нь үзнэ. Үүний дараагаар маркераар хамгийн хурдан монтаж хийх аргыг үзнэ. Тэгэд сабтайтл оруулах буюу одоо титр оруулах. Тэгэд After Premiere дүрсний кадрыг өөрчлөх болон анхныхаа постэр видео буюу TikTok, Facebook зориулсан постэр хийх дасгал ажил байгаа. Мөн мэйлэнд зориулсан хамгийн жижиг хэмжээтэй GIF файл үүсгэхээс гадна ногоон фоноос дүрсийг цоолж өөр орчинд оруулах. Мөн медиа энкодер дээр рендер хийх, мөн усан тамга тамхи гэх мэтлэн Adobe Premiere-ийн бүхэл боломжийг энэхүү хичээлээр бүгдийг мэдж авах боломжтой байгаамаа. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.